Нарлаг өндөр алтай ууланд намрын хэрүү унада настай бураад аав минь намайга харуулдан Монгол наадмыг тухайн цаг үедээ чимжсэн борон дэр сумын уугуул чимдийн хөвгүүн хэмээх энэ сайхан уурлагын тухай нэвтрүүлэгт оролцож байна. За тэгээд манай энэ хөвгүүн гуайн баг хөө Батцанбөр сумын уугуул уяач Азаа гэдэг хүн одоо энэ нэвтрүүлгийг санаачилж өнөөдөр энэ жил одоо Батцанбөр сумын түүхэн 100 жилийнхаа ойд бас орон нутагта төрийн наадам төрүүлсэн халзан даагныхаа хөшөөг босгож аавынхаа одоо энэ ажил үйлсийг үргэлжлүүлж байгаа ийм сайхан залуу уяач байна. За, манай Төв аймгийн Батцанбөрийн сангийн аж ахуйн түүх 100 жилийн өмнө баяр наадам зориулж 1984 онд миний аав Монгол Улсын алдартай чимдийн хөвгүүний хар алзан дааг төрийн баяр наадамд төрүүлсэн хөшөөний нээлтийн ажиллагаа болж байна. За энд нээлтийн ажиллагаанд оролцсон ах トゥ, найз нөхөд, нутгийн хамт олон та бүхэндээ одоо түүх сумын 100 жилийн одоо уйсан хөлөг болох нь хурдан байх болтугай эрүүл сайн сайхан бүхнийг хүсээрээ. Та бүхэндээ их баярлалаа. За. Тэр энэ оц. За Төв аймгийн Батцанбөр сумын Монгол Улсын алдарт туяач чимдийн хөвгүүний 1983 онд төрийн наадамд хол төрүүлсэн хар халзан даагны хөшөөний одоо медалга наадмын даагны уралдаа Төв аймгийн Батцанбөр сумын өдлөг 4-р огийн өртөө мохор хэмээх газар явагдаж байна. За арын даагнууд их ширүүн байна. За 1 2 3 та даагнуудыг зул задрах болоогүй байна. За өнгөнд Борнуур сумын Наран гэрлийн унган адуу Цогтөн дэр 2-р огийн залуу уяач анх 2-ын зэр дааг. Энэ хоёр дааг бол бусад даагнуудаас нэлээд хол. За 3 дээр Базаргээлдийн хүрээ халзан дааг. За энэ хул даагны өгшил бол одоо бэлэг дэмрэл тод манлаа унган адуу юм өгшилтэй хурдан адуу байгаа. Дотор нь ороод зогсож, хашааныхаа дотор дөнгөж ороод зогсож. Юу батгаж жолооч болгож загнал.
Сайхна. Адаг дагаа тийш наваач. Аль хулгын төлөө. Жижиг үү? Гинаг явах. За алдаг дагаа ороод ирэх. За өнөөдрийн баяр наадам одоо Төв аймгийн Батцамбар сумын Монгол Улсын алдар туяач Чимдийн хөвгүү агсны одоо хурдан хар халзан даагны хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн оролцсон хурдан даагны уралдаанд 30 даага уралдлаа. За үүнээс Төв аймгийн Батцамбар сумын мандал 1-р уугийн аймаг сумын алдар туяач Инх нарангийн сартаа хул дааг. За аман хүйзүүнд өдлөг 4-р ууг Инх хотын хүрээ халзан дааг. 3-т мандал 1-р уугийн уяач Базаргээлтийн хүрээ халзан дааг. 4-т ад жаргалын саарал дааг. 5-д Эрдэнэ чулууны бор дааг. За баян хотууданд баяр сайхны хээр алдаг даагаар тус оролцжээ. За эдгээр хурдан даагнуудаа бас дараагийнх нь наадамд олон айрыг түрүү авах болтугай. За эхний нэгт орсон Инх нарангийн сартаа хул даагны бай шагналыг Монгол Улсын алдар туяач Чимдийн хөвгүүний хүү аз хурдан удмын ядуугаар өргөмжлөл медалаар шагнаж байна. За аман үзүүний хүрээ халзан даагны шагналыг за өдлөг 4-р уугийн иргэн Бачулуун за Монгол Улсын алдар туяач Чимдийн хөвгүү агсны хөргөн гэр бүлээсэн. За айргийн 3-т Төв аймгийн Батцамбар сумын мандал 1-р уугийн иргэн Базаргээлтийн хүрээ халзан даагны шагналыг за хөвгүү агсны охин түүний гэр бүлээс шагналыг гардуулж байна. За айргийн 4-т ад жаргалын саарал даагны бай шагналыг Төв аймгийн Батцамбар сумын мандал 1-р багийн сумын алдар туяач Ганбат Баатар ах маань шагнал гардуулж байна. За айргийн 5-ын даагийг Эрдэнэ чулууны бор даагийг Батэрдэн ах маань байж шагнаж байна. За баян хотууданд баяр сайхны хээр алдаг даагийг Монгол Улсын алдар туяач хөвгүү агсны хүү Батүлзээ байлж байна. За баян хотуудын даагийг хоноор байлж байгаа юм байна. За хөвгүүн битэр бол одоо яг л нэг голд өссөн улс харуугаасаа өтөлтөрөөл одоо морины нуруунд дээр гарч чадхаа байтар л хоёулаа ирнэ улсад өчирч явсан харуугаасаа даагуун сагсан цагаас хойш ингэж явсан улс байгаа юм. Тэгээд хөвгүүн маань бол одоо ирнэ их найзтай их сайхан томоотой аргагүй ч одоо битэр нэг дор цог өссөн хоёр инээхээ айс зангаа мэддэг сүжийн голын хэдэн нуурын хооронд л даагтаа уралдаж за их сайн гарах юм бол одоо доошлохлоор адгийн хангааг нэг тойроод оролцоход хин даагныхаа төр хурдныг үзнэ гэдэг. Тэгдэл хоёроосаа хэлсэн. Тэгээд алтан торт марийн буян дуулаар охин охингүй даагнаа даагаар уралдаж ил ирээдүйхэн одоо наад алтан зам инээж явсан хоёр доо. Тэгээ одоо өдгөө бурхан болтор нь л одоо алтан тортын буянаар бишгүйч уулзаж айрагд төрүүлж явлаа. Тэгээд одоо ийм л хоёр юм байна.
Тэгэл одоо ер нь морь анхуунаа цорчихсан даагундаг эдэн нуурын хооронд л одоо тоглоо даа хоёр даагаар л уралдаж явдаг. Эдэн нууранд одоо шумбалж байгаа ангирын цулцыг шавраар шидэж хөөж одоо ингээл тоглож мэлхийг нь төвж нэг дор бөөгнүүлээд шавраар 20 бариад одоо ер нь амтны тэр үедээ өөртөнд бол тоглоом тэр амтанд бол 5 жил явсан хоёр л доо тэгээд тэр цагаас хойш өвтөрч одоо ер нь олон жил үерхэж олон жил явлаа. Сүүлийн үед одоо улсынхаа нааданд морд уяач болж авуудаан дагж уяач болж сайхан алтан тууртын буйнаар улсын наадан дээр уулздаг айрыг төрөгийг авдаг одоо ийм хоёр өвгөн буурал уяач болж явсан хоёр л доо. Өвгөн маань хоёр ирдэгт. Тэгэл уралдахлаар ээлжил төрүүлээ. Чи өцгдөр төрөөс өнөөдөр би төрүүлнэ гэж уралдана. За айгүй нэг нь төрүүлчих. Төг нэг зээр даагундаг гэсэн. Тэр ер нь олон төрүүлнэ. Тэрийг дийлэхлээрээ миний нэг охин зээр дааг. Тэр нэг дийлнэ. Дийлгэл. Тэгэл ер нь цаатан баг дийлчих гэдэг. Тэгэл хангай тойрт нэг уралдан дадгийн хангай. Арай хол явж байгаа тэр хоёр гэдэг. За нуурын золдог хөөж байгаа уйдсан та тэр баг. Тэгээ ирээдлөө нуурны чи хэдэн ангирын золцог хэлээ. Шидэж өгөндөө шумбал. Шавар атгаж байгаа шитгэлэр чи пол гэдэг доош орчид тэр орц одоо барьж явна гэдэг наанаас нь хоёлоо хөвн яаж баригдах. Тэр хоёр толгой шавсан хийж явдаг. Тэгээд хоёлоо шургуулна гэж дундуураа оруулна гэдэг. Там идэж ийсэн хоёр шиг. Багтны хингэд дууддаг байсан та. Багтны өвгөн гэдэг байсан. өвгөн. Өвгөө одоо найз үний дүгэл дээ тийм ээ. Өшөө нэрийн цайрыг чалах үү. Өвгөө л гин. Намайг би чамд Монгол нэр өгнө. Монгол нэрээр доодно гэдэг. Балдан гэдэг доодно. Би ч нэг гена юм чи тэгээд би чамайг Монгол нэрээр дуудаа шүү гэл. Тэгээд тэр гэрэж нэрсэн байхгүй өөр юм тэгэл явсан хоёр дөө. Тэр 40-50-ад оны тэр Борундрийн хуучцууд дотор ярьсан үгэнд бол одоо миний сонссноор бол ерөөсө тухайн цаг үеийнхаа хамгийн болцоотой хүмүүсийг одоо нэрлэлээ гэхэл тэр Миягой нэрлэгдэж байдаг. Их олон адуутай. Миягийн адуугаа сайхан адуу нуттай тийм л юм. Их сайхан мөр ундаг. Бас нэлээд ганган хүн байсан да. Миягоч морийг хавна, манай ажаач морийг хавна. Сайхан морийг өвтөр мө их онс болсон. Монгол төр солигдоод 40-50-ад он болсон ч бас банкнд ч бас юмаа хатуу юм болгоод хийчдэг. Банкнд ч бас олон оронтой тоонд бас мөнгө төгрөг хадгалуулсан тийм хүн гэж Сайхан мөр их зөвлөлдөг хүмүүс. Сайхан мөр нэг энэ урагшаал явсан гэдэг одоо урагшаа хаварсан тэр ямар хил давуул гэж тэ наад өөрийн нутг аймард явсан байлаа. Сайхан хамарцгаа хөрөм өргөдөлж ирж. Гоё ялхана. Тэгсэн манай ажаа авах гээд. Тэгсэн чи ч ганц үүтэй би ч ганц үүтэй. Чиний хүү ундаг юм бол миний хүү яагаад дунд болж юм гээд мэдээ би яагаа. Тэгжээс. Уу яад өхөртөө хүн юм авдаг шүү дээ. Чи тэгвэл хоёр гар салгалтар үнэхгүй юу. Чи 10 мөр барьж байгаа бол би надаас. Гэсэн тэгээ 10 мөр барьж хамарцгаа хөрмөрийн надад өгч ирсэн. Сайхан мөр их гоё ялхдаг. Тийм мөрийн тэг авч ирсэн. Энэ хоёр бол манай ажаа миягоо хоёр бол ерөөсөө морины төрөлтийн сайд болсон юм. Манай нэг үрээ их гоё ялхдаг. Тэг үрэнхээ хоёр мөр байсан. Тэгээд цавчих болж байлууд. Тэгсэн миягоо аавна гэдэг. Тэгсэн ажаа өгөхгүй би өөдөө онол. Би ганц үтэй чи ганц үтэй чи яагаад миний хөрмөрийг авч ирсэн чинь надад юм хэлгийн үрээ өгөхгүй байхдаа яадаг. Чамаа мог өстө. Хармаач чинь чичилтэр үнэж байгаа даавна. Тэгэл хоёулаа тэгжээс. Тэгэл авсан. Дөрвөн мөр авчираад өччихсэн. Хоёр дугуултай өнөө авчираад өччихсэн. Байжсэн. Тэгээ ахаад хоёр удаа авнаа мэй гэсэн. Арай болоогүй тэр ханаагүй. Тэгэл миягоо авчихсан манай хэрэг. Сүүлд нь өөрөө онаал хол гадагшаа 8-нд явахтай энэ төр. Сайхан өнгөрөөд нэг айлан гадаа нэг уртаа нарийнхан цолвортой хөдлөөд орж явахад нэг гарах хоёрт нь бөмбөгөнтөр алхаж байгаа. Хүний нүд болоодаг нэг эр хүний хямар сэргээсэн мөр шиг миний хэрмэр гэл. Би малчин хүн байгаа юм. Малчин хүний удам ерөөсөө малаачуудаа байсан эцэг ч малаач хүчин малчин байсан. Өөрөө ч удаад миний үед чи мараг сургууль хавар байсан. Сургууль төгсөөгүй юм шиг тийч. Ерөөсөө нэгдүгээр ангид миний ээж гэж нэг хүн цогцсон. Тэргээ Төв аймагтаар нэг жил жоохон одоо өстэй байгаа сургууль суугаад тэгээд нэг намар нэг хэдэн суугаад энэ мөр чуган цайч чодыг чигээр зам морч явдаад ирэх. Манай хэглэн баяад нүүлж өгсөн. Энти хэглэн баяа. Тий. Энтэс нүгөө тэгээд харьцаад гэртээс хараад сургууль суугаа тэгээд тэрч гэр.
Батсүмбүр юм байна. Уугуул нутаг ерөн. Төв аймгийн Алтан булаг сум одоо хуучин борон дэрсэм одоо бол Алтан булаг сум. Алтан булаг сэргэлэн гэж ингэж Залгаад. тэгээ сэргэлэн чинь энэ сэргэлэн чинь манай одоо ганц удаг гэдэгт. Сэргэлэнч байсан байхгүй юу? Тэгэд сэргэлэн хүн байсан юм. За тэгээ ийшээ нүгэ явчихтаа зэрэг Алтан булаг борон юм болчихгүй юу? Нутагтаа ингээд манай сэргэлэн сум чинь ийшээ нүцэн штэ. Тэгээ ганц удаг гэдгээс. Би 56 онд ирсэн 20 настай иржин суурьсан 58 жилийн дэрч байгаа юм байна. Одоо тэгээд энэ сайхан нутагтаа энэ одон жилийн дээр би ганц үе жоохон залуу ирж ирсэн. Одоо үнэртэн айлгэр удаа даваа хүүхэд олон хүүхэдтэй ийм одоо цөмөр айлгэр болчихсон юм л үгүй. Энэ бол миний энэ орон нутаг энэ одон том ахтны мөн шиг гэж бодож байгаа. Би одоо нэг 50 гаруй жил ханилж байна нөө тэ. За яг манай өгшин тэгээд зэрэг мэргээс ирээд улсад баргээд энэ дарга марга янз бүрийн ажил албан баг зэрэг албан ажил хийж байгаа сүүлийн тэгээд мор мал урьж нэг сайн тахилтгүй л байсан сүүлийн үед яг тэгээд мор мал аваа уяад хүүхдүүд чиг аваа өсөөд тэгээ ер нь мор нөгөө хордолж барээд тэгээ ер нь улсын алдарт уяач болсон доо манай өгш. Тэгээ манай аав ээж их сайхан л да. Юу яадаг вэ? Улсын наадам болон ачцээ бүр хүүхдүүд нэг нь морой билд нэг нь нөгөө дээл хуцаа билдээ. За энэ хүүхдүүд одоо бид нар чинь тэр үеч нөгөө морд хэрэгтэй эд шүүшээ ачаад морд өвтлөө яваад гэсэн. Тэгээд араас нь цагаан сар болно. Тэр хүүхдийн юм, тэр охины хүүхдийн юм, имэйл нь тэр дээл нь тэр бүгдийг бэлдэж өгч шүү дээ. Бид нар чинь бүр нэг хэсэгч ингээд бэр мэртэйгээ бүгдөө нэг 10 20 мортой үнэлж жаргална. Золголт тийм. Тэгээ нэг хөштэй байсан юм чинь. Тэгээд хамгийн сүүлд би нөгөө гэр бүлийн хамттай тэр үүдэнд нөгөө мунддаг тавхайдыг гаргаж аваад 30 мөчээр унддаг байлаа шүү дээ. Одоо шинэ нэгэн заавал золох ёстой юм чинь. Тийм л сайхан хоёр буур төвшнөөс гарсан 6 ингээд бүр хүүхд хүүхдүүдийн ачцээ ингээд бараг 20 хэд болчихдоо одоо бид чи аав ээж хоёр маань анх ингээд хоёдаа ээж маань айлын ганц өрн охин аав маань хүний ганц хүү ингээд энэ хоёр маань энэ нутагт айлуулаад 50 хэдэн жил би өөр 53 таа айлын хан гэдэг юм. Тэгээ одоо ингээд өнөр сайхан өнөөдөр хүртэл бид нэг аав ээжтэйгээ ач гулцсан энэ ингээд тийм дагуулаа сайхан амьдч байна одоо энэ залбирхан хүртэл ёроод байдаг саяг минь ивэсэн миний бурхан чи амар чанартай үлгэрийн төгсгөл шиг сайхан автайгаа амьдралын хатуу жолинд хамтдаа байгсандаа шүүдрэн нулимстай орчдоос цогдож гуйдаа шүтэн ганцхан аавыг надтай бас одоо насж усдаг гайгүй штах явж байгаа гэж боддог өөрийгөө. За яагаад гайгүй штах явж ирсэн зэрэг яг 80 хүртэл одоо ингэ өндөрслээд энэ олон дэм нэр өрөөлөд явж байгаа гэдэг чинь энэ нутаг орон нутаг энэ шүтэн болсон энэ хайрхан мандайхан суурхайхан гэх жишээтэй энэ олон сайхан удаантай төрчөөд энэ төрчөөд юм да. Энэ манай энэ нутаг орон бол ер нь даандагүй гаднаас ирсэн хүний үлийг нэлээд дэмждэг тийм одоо гэж ярьдэн шүү дээ. Эсэтэй энэ тийм учраас ч одоо энэ тэмцээн болсон тэгэхээр чинь однороо цуурчдаг дэж тийм нутаг гэж дээрээс ингэж ярьдаг одоо юм та 80 78 онд юм уу манай тэнд нийгэмшлэг яваад би их жоохон байхад нэг ардууга харамлаад дараас нь гүйж явахад тэгэд манай авч ерөөсөн нэг морик сайхан олон сайхан мор унаа тэгээд мордоо их он тэндгөө авч үлдээд амтуун тоолуулж авч үлдээд дөрвөн гүүл авч үлдсэн. Нэг хараалцсангүй нэг харгүй таванггүй нэг цагаангүй хоёр зээрдэг. Тавхан л авч үлдсэн. Тэгээд бусд мөрдөө айл амтан өнөр айлаар тараагаад тэгээд
Тэгээд тэрэндээ тэр жонг гэдэг хүнээс цавдар азаргааж тэгээд гүү их тал нь бол ерөөсөө л яг өөр Тэр улсад талыг ладуу. тэр улсад төрүүлдэг халзан даагны их нь бол тэр авч үлдсэн халзангийн хараалцсан төлөв. Тэр эцгийн бол дээд өгчдөг бол мэдэхгүй зүгээр 79 8 онд манай тэнд нэг нийгэмчлэгээ яваад би нэг баг шиг байхад тэр нийгэмчлэгээний дараа тэр манай тэнд жонг дамжуулсан гэж нэг хурдаа дутаа хүн байсан. Мөр улсад 2 3 мөр аригт болсон. Тэгээд тэр жонг дамжуулсангоо өөрөө байхгүй бурхан болоо тэр жонг дамжуулсангоогоос тэм жижигхэн цавдар азар авч энэ л их хурдаа азаргаад их хөлөгдөг тэм цавдар азар аваад тэгээд тэр цавдар азар тэр хараалцсангүй хоёрын дундаас л гарсан юм. Тэрнээс бол тийм мэрэгжлийн зүйлүүд зөв тэр цавдар азар их жижиг аавал их л хурдаа азархтаа гэдэг их болгоно амардах толон болгоод тэгээд тэр хараалцаа тэр хоёрын дундаас л гарсан. Та тэр их талдаа бол тэр дээр тэр дашнам гэдэг үнээс авсан тэр хараалцаа азарны их нь тэр хараалцаа азарх төлөв. Сүүлээ бас нэг бордааг бацсан бүрийг болдтой боруулуу бордааг улсад амын хүсэл үүсгэсэн шүтлийн төлөв гэж байсан. Ийм сайхан тамандаг байсан л та. Сүүлд нь бас соёлын морморын амын хүсэл их насны морд бас аяг зүүж байсан. Тэгээд Монгол улсын нэг дүүрэн алдарч байсан. Тийм байсан. Ийм сайхан Яшис сайхан зөв ирээтэй дандаа зөвийн талаар сайнных талаар их ярьдаг юм сайхан хүн санагдаж байсан. Тэгээ өөр юм одоо бас төрдөө хүлгэрд навж ордлуулж олон түмний баярлуулж түүхэнд үлдсэн нэгэн одоо хурдморны нэгэн цуаг тавьд хараалцаад дуу гэдэг бурхноо юм гэлээдээ энэ ямар науны гоморч олон дахь гаргаж үзсэн. Тэрнээс хойш энэ мордос үлээ аяг зүүсэн дээ. Тэр үед ч одоо нэг буу адуун дээр байлгана. Тэгээд буу адуун дээр очид ирнэ гэж нэг одоо нэг гадаадын автобустай олсод хэлдэг юм байна. Тэр манай завдраа зэрэг л бойлго болдог. Энэ жочтод үзүүлдэг. Ерөөсөө мордох тоолонд л бойлгодог. Тийм жижигхэн завдраа 20 милион гараад өөрөө тэр өстө өөрөө юу болж бурхан болсон доо тэр. Гараа нэг 100 м тогтохгүй бол болгоч тогтохгүй бол тэгээд таавал ер нь болгоно. Энэ тогтоод нэг 100 м явчих юм бол тэгээд сүүлийн 2 морин дээр явчих юм бол тэгэл араасаа ерөөсөө ямар төвгүй яваад хамцараа л ерөөсөө тархинд. Тэгээд хамаагүй тархилвал бас гараа явчих. Тэгээ манай бас тэр үедээ жоохон таргуу хийдэг байсан. Тэгээд их тангтай адраг байсан юм чи. Мэдээлдэггүй. Тэгээд тэгж үдчээр нэг тэгж аригтуулаад тэгээд манай аавынхаа. Тэгээ бас нэг аавынхаа хонгор сартаа хонгор морийг нэг унаад манай энд нэг их урт уралдаан болоод би энэ нарийн гол дээр ойчоод тэгээ аавдаа зодвол загнуулчихсан чи төрүүлэх мөрийг ийм том болж унчаад ойччихийдэг өстой заяагүй баг л тааг машинаар авахгүй шахав би хотолж шин. Тэр бүлэгдэг завдраа. Тэрнээс тэгээд тэр наад гүүнүүд тэрэнд актер тохироод харсан. Тохироо актер. Гүүнүүд улдам их сайн таарсан. Их сайн самнууд. Би ч нэг бас баг байгаад энэ ярьжсэн нэг гэрээ хаяа шуудсан хавар 100 шахуул болж ирсэн гэсэн. За энэ нөхрөөс цаага холхоо адуугаа ялгаараа энэ нөхөр нэг адуугаа нэхэд ай шүү гэсэн. Тэгээд наанаас нь хүүгөөд очихын алдтал тастал өгөөч. Яг гол урд урахтай залуучууд. Тэгээд нэг 5хан гүйл тастаад ирчихсэн. Тэгээ азраг мадрага тэр чигээр л нэгэмчлэгэнд өгчсэн. Би баг байсан мөр сайн санаад байгаа. Тэгээд тэр мөрдөл унаа мөрдөл их сайхан мөрдөл аваад өгсөн байна. Тэр боол мөрдөл үлцэн мөрөөл мөдөр хонгор алдсан даагмаа. Тэр цэн дотгоод өгсөн шүү дээ. Нэг хонгор алдсан дагаа нэг аймгийн жамаар тийшээ измөр болгоод цэн дотгоо очиж авчих. Тэгээ би одоо нэг улсад ганц мөр оруулнаа хөвгүүн чи өг гэд. Гатман далаачаад авсан. Мөн жолон гүйж очсон. Сүүлд нь хөлийн нэг болох ойлгоцсон байсан тий. Тэг жаа хойл нь болохоо очсон гүйж очсон. Их олон гүйсэн шүү дээ очсон шүү дээ. Эрэндээ адьягваг дагаж байсан энэ бүхгэн гол анх морь үйж байсан гэдгийг шүү хөвгөн гоо гэрн тий. Тэрийг бол баяр мэгнэ ах сайхан ярих бах уу тий. Би чинь 17-т 18-т анхмар үйсэн. Тэгээ 10 анхмар үйхтэн нэг хавар мөр уяад миний уурга хэрмэр үйд. Тэгээ төлийн баяр гэж энэ дээр үйд чинь одоо нэг их саунцсан төл важуулсан сум аймаг ихнэсэн төлийн баяр гэж идэв байсан та тэр гэдээс наадам хавар байсан да. Тэгээ манай төв аймаг нэг төлийн баяр ихгүй. Тэгээ алтан баруун дээрс нас төлийн баяр хэрмэр уяад
Уургал морь, анхад морь гэж байна. Манай эцгээс морь болохоор юм байс. Тэгээд өөрөө морь яа тэгээд явсан хавар авчаад майгаар авчаад үгээр төдийн морь авчихсан чинь улсад аймагт 3 чтийн 67 бай 80 хэдэн морьнаас. Нөгөө Хээрмэр. За тэгээд 100 гол тийм 100 голсон чинь ажиагаа гэж бодоод манай чи дууд ячаатар вэйнэ яа. Ати хоёрхан. Би нэг 2-3 мөр юу таны дагаж юмэр гэсэн. Би ят хөөхд байхгүй болохгүй яа түглэх. Зайх гэж морь уйлтаа би цугл уйлгээд. Ажигаар л одоо бүр анхны морь эвлүүлэх ажил заалгаж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш манайшны олон жил айл байгаагүй. Тэгээд энэ хоошоо Батцанбүр рүү гараа ивчсэн. Тэгээд Батцанбүр чинь хөвгөн дуулдаал сумандаа ялаарыг түр аваад сүлдээ улс дээрээ тэрчдөө бахан буурлаад дуутай нэгсэн болсон. Тэгээд нилээ хэдэн буурлаад баригдаад одоо Батцанбүр талдаа бол одоо ер нь хурцмар хөвгөнгөөл хөнгөл мэддэг одоо хаан чицэл Монгол улсын алдарт байж тийм л одоо сүүлд бас махнаар начаад марны хамс ажиллаж байхдаа бас олон дийлэгжтэй ариг тариг угаад явж л байсан. Олон хүүхдүүдтэй ач нар нэгэд яг манай хүүхдтэй ажиллах нэг тийм жинхэнэ одоо говийн халах царай да. Тийм 3 хах луучууд л одоо нэлээ 10 гаруй жилийн өмнө төчлэн 10 хэдтэй морины хүүхдүүдээс одоо томцол болоо үдээ төчд тэгээд зүүн бүсэд 21 онд Монгол Сенат манлайс Лувсанбалтайхын там алтар морийг онд төрүүлж ирсэн. Луу алтар морийг. Мөн. Луу алтрыг нэг л жил унсан. Тэр жил л унсан. Тий. Луу алтар ер нь бол гарч ирэл ер нь дундуурхан гарч ирэл тэгэл хойноос л туулцдаг мөр. Тэгээ ер нь хойноос л мүлэн болол луугийн ах бол маргааш сайн онол төрүүлнэ л гэж ярьж ирсэн. Өмнөх орон над тэгж хэлж ирсэн. Маргааш иглээ өөрөө зуулгастаа явж итэл өөрөө зөнгөөрөө ирээ нийлчихнэ л гэж хэлчихсэн. Тэгээ өөрөө зөнгөөрөө ирээл нийл төрүүлчихсэн. Ер нь бол гараа алддаг мөр. Гараа алдаад хойноосоо туулсаргаа л орж ирсэн. Максим болдын цоохор шүдлэн гэдэг шүдлэн манай өвөө уйжсэн. Яг уйжсэн гэж энд болд ах хатуугаа аваад ирсэн өвөө маань ерөнхийдөө мөр малаа уйдаг. Тэгээд та энэ даагыг нэг уяадаг өч гэдэг 91 онд тэр чинь уйлсан. Тэгээ 91 онд тэр цоохор дааг маань улсад амуу үзүүлээд мөн нөгөө шүдлэн байхад нь анх мөр унж төрийн наадамд оролцсон буурал мөр маань 5-д ороод нэг жил бас 2 төв айраг авч ирсэн. За тасархайн дарга хэдэн шүтлэнгийн дотор Дархан хотын хонгорын сангийн аж ахуйн уяач Максрын хар цоохор за Төв аймгийн Батцанбүрийн сангийн аж ахуйн уяач Ганбаатарын шар халзан гээд ноёдлонгийн наадамд мөн дээгүүр хурдалж байсан ийм шүтлэнгүүд явж байна. За алдар толгой чиглэлд явж байх үед хонгорын сангийн аж ахуйн уяач Максрын хар манлайсаар явлаа. Араас нь Төв аймгийн Батцанбүрийн сангийн аж ахуйн уяач Ганбаатарын шар халзан нийслэлийн гачууртын хорооны уяач Гэрэл тоодын хүрэн халзан нар мөн хоцролгүй нэхэж явсан юм а. За мөн амун хүзүүнд хийгээд 3-т Баян Жуулийн Генагийн Саарал гачууртын сангийн аж ахуйн Болдбаатарын халтар соёолоо 2 100 холбон орж ирж байна. Ингээд зөв талаар орсон Төв аймгийн Баян Жуул сумын Генагийн Саарал халзан 2-т орж гачууртын сангийн аж ахуйн Болдбаатарын халтар 3-т орлоо. За 4-т нь Төв аймгийн Нөхөрлөлийн сангийн аж ахуйн Хүрвийн Сартай хар соёолон орж ирж байна. Мөн одоо цуцсан шинжгүй хөл нилээн сайтай Амирхэнст орж ирж байна. 5-р нь Төв аймгийн Батцанбүрийн сангийн аж ахуйн Хөвгүүний Улаан буурал соёолон орж ирж байна. За үүний 8 настай Болдбаатар хүү, Наранбаатар хүү унсан байна. За одоо дорсомчтой наадам эхний болон сүүлийн 2 наадам байна да. Тэгээд хамгийн ихэнд одоо буурал шүдлэн мөрөө одоо шүдлэн багт нь унаад явж байхад өвөө маань өөрхөн амтаа айцын даваагаар миний хүү болгоомжтой даваараа л гэж хэлж ийсэн юм байл дээ. Өвөө ч намайг улсын наадамд гаргаж өгчөөд талбай дээрээс юусоо холдог гэсэн шүү дээ. Өөдөө суугаад идэх гэсэн. Тэгээ надаас миний өвч жоохон байдаг. Яагаад гэсэн манай идэж бүгдөө очсон ээжтэй нэжтэй манай гэрмэс бүгдөө очсон. Хоолой хийчихсэн үү гэж. Удаан хоол орж ирсэн шээ.
Уугаа одоо сэтгэл зовоос юу яагаад тэгээд явцсан юм чинь. Тас миний давааны хараараа тавчвараа мэдээтэйвараа хазаж урддаг явдаг юм байна. Уяна модтой шон үлдчих бодгүй чи. Гэсэн чинь тас даваагаа ядаа даваа байхгүй дээ. Даваа чадварцсан байдаг. Мэдхгүй байхгүй. За хамгийн сүүлийн наадмыг одоо би 2001 онд оюутан болцсон 10 дугаар анги төгссөн. Наадам үзэх гээд одоо өвөөдөө морь захиал наадам үздэг хүн ингээл очсон. Тэр үед одоо манай ах нараа ярьж байгаа, өвөө маань ярьж байгаа тэр нарийн цогоо гэдэг хүний хонгор азраг гэдэг их хурдан хонгор азраг байсан. Тэгээ улсад бол харигдаж чадаагүй. Гэхдээ сум момд олон төрүүлж харигдсан тийм. Хязаалуу өрөө унж зодог тайсан. Тэгээ манай өвөө бол одоо намайг 12 жил морь унахад 11 жил нь одоо юу ч хэлээгүй. За миний хүү сайн яваад ирэл гэсэн. За миний хувьд бол одоо өвгийнхөө морийг одоо насаараа хүүхд насныхаа одоо бүх цаг үеийг одоо ингээд морины нуруунд дээр өнгөрөө өвгийнхөө морийг унж өвтөгөө бас энэ ойрын сумууд өвлийн боосоо уралдаан аим жижиг наадмуудаар ер нь олон уралдаж олон орж ийсэн. Улсын би одоо улсын наадамд ер нь бол ороогүй одоо тасарсан хүн одоо надаар тасарсан байдаг. Одоо тухайн үед одоо бас орвол орчих тийм завшаан бол байсан гэж би бас хардд юм аа. Тэгээд 97 онд одоо бууралмор улс соёлоо хоёулаа айрагдах жил ер нь бол ажлыг бол одоо би хийсэн байдгийг. Тэгээ манай ах чинь сургуулаас одоо он сурсан хүүхдүүд гээд ах маань одоо нөгөө пианарын цуслан мослон гээд ингээ явцсан. Тэгээ 6 сарын 20 эднэр яваад 7 сарын 5 маунд ирдэг байлгүй сумын наадам болохын урд өдөр ирээд тий. Тэгээд ерөнхийдөө яг морины ажил ахыг одоо ингээс пианарт цуслаж явцаагаар морины ажлыг одоо яг миний нуурын дээр ирсэн. Тухайн үед одоо тэгээд бууралмор хул соёлн тэгэл бас л адилхан ахтайгаа адилхан манай өвчин давхар нас их үе нь ер нь тэгэл яг ахтайгаа давхарлаад ер нь бас олон жил уралдсан битэрч 5 6 жил цуг уралдаж тэгээ ах маань ерөнхийдөө морины сасагтаа гарсан. Тэгээ өвөтгөө одоо өвлийн бооцоод уралдаанд явж илаа. Зуны уралдаанууд ч ингээд ерөнхийдөө нэлээд сайхан олон газруудаар явлаа. Өвг юм таньдгүй хүн гэж юу байхгүй шүү. Хаач очисон одоо тэгээд маш их хүндэтгдэг. Хөвөө ах ирлээ, хөвөө ах ингэж тэгж байна. Тэгээ манай өвөө чи их олонтой хүнтэй их сайхан зөв ярьдаг, хүнийг их ойлгодог. Тэгээ их олонтой хүн байсан. Манай одоо хүүхэд багтал манайх нар чинь нутаг нуугуулан хойшоо урагшаа явж байгаа хүмүүс өнө хөвгөөнд очино хөвгөөр дайрна гээл их олон хүмүүс ярьж хөөрж морь ярьж сайхан хууч хөөрж байдаг байсан. Сайхан түүхүүд ярьдаг байсан. Тэгээ манай өвөө чинь морь мал их сайхан унна, морин дээр их цэвэрхэн цэгцтэй. Яг бүсээ гэцээр нэлээд чангахан бооцоод тэр юм цэгцтэй ингээд морийг их гоё ундаг. Тийм дигжин тийм морин дээр гарахаар их дигжин тийм гой хүн байсан манай өвч одоо тэгээд мийг байх гэж их болоо алг адуутай айл байсан юм тийм манай өвч гол тэгээд тэнтэс л нэг алг байцсаад шарууга жижиг шарууга алусан жаа тий Дажамингэл усан шарууга 1963 онд буудлаа зэрэг төрүүлсэн. Тэгээд шаруугач авигээг юм л явна. Тэрнээс манай алаг газар гарсан юм лээ. Нөө шарууга хонжоо намжид гэдэг хүн энд шарууганд иржилдэ хинтил хүн лээ. Тэгээд гарч би зосч явсан мар харж би зосч явсан чинь уян дээр нэг тийм эмээлтэй алаг байцсан юм лээ. Тэгээд тэр айхтар морь мэддэг хүн байсан юм л биш байгаа юм та. Тэгээд ингод шаруугад хэлсэн юм лээ. Чи энэ тарвчиг их болтой ганцгандаа тустай алга байцыг авч хацгаандаа гэж хэлсэн шаруугаа. Тэгээд тэр нь биег хаас тэр нэг гэрээтэй тарвчингууд ууж унсан байц байсан юм лээ. Тэгээд тэрийг аваад тэрнээс буурлазганда тавиад манай алга гарсан юм лээ. 1972 онд улсад төрүүлсэн алга газар. Жижиг шаруугаан баг буурлын хөхөд. Тий.
нас бас гиногод бас гайхталтай биш байлгүй яа. Тэ. Би чи хал зазрагных нь төл азраг манайхны өмнө очсон шүү дээ. Гарсан шүү дээ. Хал зазрагчийн сүүлд нэг хөгшрөөд нэг тал адуунд байгаад. Тэ. Тэр явж байсныг манайхны намхаа утгаа авдаг. Одоо идэггүй халзанг. Тий. Хал зазраг. Тэгээ аваад хоёр гүү хаалгаад. Зөв хөгшин болцсон юм уу зээл олон гүү мал гарч байсан. Гэхдээ тэгээ бас их хацтай хүн бод тэр батгүй. Хойдын жил нь 2 зэр талзууна гардаг байхгүй. Нэг нь их гоё алхах. Нэг нь тэр хал зазраг. Тэр сайхан явна уу. Тэр их сайхан байсан байгаа энэ тэр халзан. Миний буурал мөрийг тэгж атсан. Миний буурал мөрийг улсад 3 болчиход бараат дээр очиж төрүүлэхэд араас нь 2 эрд нийлээ хоцорч байсан. Их сайхан байсан. Тэгээ төл сайн гарч байсан тэ тэр. Тэгээ тэр чинь сүүлд энэ Батхахаар бас гарч ил байсан. Манайхны богино жадан бод очоод гэдэг юм. Тэгээ жадан би ядуунд бас очиж олон сайхан дуусаа тэр буурал халзан малзан гүн. Жадангуй хүрэн энэ төр гэдэг. Тэг гарч байсан. Тэгээ тэр жадан би хал зазрагны тэр би хал зазрагтай байхгүй юу? Зөв. Тэгээ тэр хал зазраг чинь азраг маань би улсад уяад нэг 30 хэдээр нэг ороод. Тэгээд бас жаахан зам моохонтой ихнийх тогшингүй гэсэн. Тэг ихийнхээ талыг татсан байлгүй. Эцэгнийх ном хазраг миний нэг яга хал зазраг байсан. Улсад ч 289-ийн суманд 6 хэрэгцсэн. Тэгээд тэрний хүүхэд гүнээс л гарсан хэрний их бүлэгдэг азраг гарсан. Бас хал зазрагны удам чи надад бас би багшийнхаа хал зазрагаас удам олж авлаг байх үү тийм. Тэр хүн цайр сургаал дээр явуулж байна. Тэгээд тэр цавдар азрагыг авчиж тавиал тэр онгор алдсан даг 83 би өөрөө аригдчихсэн. Тэр 84-нд харалцсан дагаа өнс төрүүлсэн. 85 онд манай сумын 60 жил болж сумаас хороод явуулаг. Манай авчин суманд 6 хайрыг төрүүлчих. Сумын ойд 6 хайрыг төрүүлдэг ч бас ховор амжилт. 8 мөр үеэр 6 хайрагдчихсэн. Тэр цоогор даагч нь бол одоо манай бас Батцамбарын харьяа төсөн тэр магсрын болдог гэж хүмүүс цоогор даах магсар гоо гэдэг ч юм уу олон хайрыг төрөө авчихсан. Дархнаас ингээд хуруу нүгөө явцсан. Болдох чи ирээд бас өөрөө даагаа явж байгаа дампууд хонхоо болдох чинь хайр хууддаг юм байна. Тэгээд дархны болдын магсрын болдог гэж хар бүүдэн гэж бичигдсэн байдаг. Тэгээ авдрыг 2 жил мөрөө яд. Тэгээд тэр даагаа нэг төрүүлгэж нэг хайрт болж өгөөд. Морины цуванд уяач нь хөвгүүн гэдэг. Тэгээд болдын хар бүүдэн гэж үчээ. Ер нь хөвгүүнгөө одоо ингээд азаагаас сонсож байхад Миего адууны тэр сайн адууны суурин дээр л баян цагааны зарцаа дэшнэмгуан халдсангууд нийлээл тэгэл ер нь гэдэг тэр цав дээр тэр актер бүлэгдэг дашгын цав дээр азрагны өгшил ороод ер нь адуугаа сайн болгосон юм байна л да. Тэгээд одоо тэгээд нэг амьд зэрүүн багт бас бүр лаудейшн асуухгүй нэг гэсэн. Тэгээд бид нар ч одоо тэгээд тэр болгон дээчүүдийнхээ дэшнэмгуан бас падгаатуутай байж болох талтай тийм ээ. Бас байлгүй тийм ээ. Нэг дараа улсууд бас нэг үрээ байдсны зүрх хэрэггүй явж билээ тийм. Тэр талын юмнууд бол байх л багт. Тэр хөнгөг хонгор алзандаа гарагдуулах чинь Батцамбарын 2 даагаас дараагаараа байсан. Тэр хараалцангуу хараалцан төрүүлэхэд хээр дааг төрүүлэхэд бас хээр дааг алгаддаг. Хол үрээг аман үзүүлэхэд цог гэрлийн хол. Би ч одоо юм 2 ахтай. Бүгд одоо тэгээд манай 2 ах чинь нэг нь болохоор одоо тэр улсын алдар байдаг даваа сүрэнгуй. Тэгээд тэр даагийн нэрг очирж үе нэргүү гэж нэргүү бах. Тэр манай аав гурвч одоо нэг засаг адуу нэг нь бариг дарга одоо нэргүү хаав гэж адуу малалдаг болсон. Найз одоо. Тэр ах манай 2 ахыг 2 найзтай өгчихгүй. Манай хамгийн том ах чинь даваа сүрэнгуй мөрөг гэж. Тэр наар том тэр 70 хэдэн оны тэр соёл юм шиг. Тэр соёлын төрүүлгээ танаа ах онч төрүүлчихсэн. За. Манай 3 хүү байдیں۔ Батцангэл Баталзы аз гэж 3 хүү байгаа. Хамгийн багтай азтай идлээ. Нэг нь удаа Баталтай Батцангэл их нэг нь бас 330 дэх үжин үү. Бид мартаа байж өдөг байдаг юм хүмүүс. Тэгээд улсын алдар туульчиг 3 хүнийг улсын алдарч болгосон байдаг. 3 хүнийг. Тий. 3 хүү. 3 хүү чинь 3 хүнийг улсын алдарч болгосон. Тэр Жүлтгэн Даваасран гэдэг юмыг манай тэр том хүү Цэнгэл гэдэг хүнж. Улсын баяр нааданд яг тэрнээс хойш тэр мөр дайрагтсан да. Тэгтэл одоо нэг тэр 3 байргийг
манай тэр хүү авч өгч байсан. Би их найз тэгээ би хүүхдүүдээ би тийм насны ажим байсан. Тэгээ энэ хүнд гойж гооч арай л ажигдаг нэг юм. Тэгээ л угагаад ирсэнд дөнгөд арай л. Тэгээ энэ үлзээ гэж одоо баталзыг гэж энийг тэг нэргүүд өгч байсан. Манай энэ баталзын улсын баяр нааднаас 2 тэрүү 3 баярыг авсан байдаг баха. Тэнцэглэн 1 тэрүү энэ хадаа чинь 1 тэрүү 2 баярыг авч байсан. Манай өөртөө марвж арай жоохон багшхан тэгээд жоохон ирэхдүг болоо энэ хүний юм чадахгүй. Тэгээ өөрөө авахаас игээл авч ирсэн. Тэгээд 3 алдарч байж болсон юм байдیں۔ Анх гол соёлын унж төрүүлээд хойдон жил нь тэр сангийн сарл гэж соёлын унж амаа үзүүлчихсэн. Ер нь тэрний л морийг тэр алдартын морийг давсангаа алдартын морийг л унжсэн үнтэй би. Аавынхаа морийг бас завсан ганц нэг уннаа. Сум умд унж бас дэлдэ онгор морийг төрүүлж исэн. Тэр хул соёлын шүдлээ үрээ намар авсан байсан хязаалаа үрээ 77 онд хязаалаа үрээ суманд унд төрүүлжсэн. Анх тэгээ соёлын үрээ улс руу цуг явж тэгэл тэрнээс хойш Монгол улс салж давсрангаа морийг унжсэн да. Тэр наадмаар тэр хол соёлын энэ сунганд их сайн ер нь их сайн байсан. Тэгээ уршаага нааданд явчихад соёлын гарахын өглөө гарах га байжсэн доглоод нэг хол соёл нь бүр гიშгэж чадахгүй. Тэгээд нөө таасрах маань за хоёлаа морь доголцсон юм чи уралдаад яах вэ? Ит чи ор тойруулчаад ясалчаад болиё даа гэдэг. Тэгээ хоёлаа хөдлөө явж нөгөө одоо яармын дэргийн сайр гардаг ч цаашаа. Нүхтийн сайр. Тэрийг гараа явж чинь талгаас тогооч ах. Юу сахал санжгаа уяач нэг хөвшин биш манайхны. Настав тэр. Тэр тий. Энэ хэд таарад нэг доголцсон хул соёл. Тэгээд одоо энэ доглоод энэ болдг юм уу гэдэг. Тэгээд санжгаа бид загнаад таасрахыг. Юу яриад байгаа юм чи? Үдий болгоч чи энэ дээр нь авч үлдэх гэлээ. Тэгээд чинь дайруулаад одоо тэдний загинсаар байгаа. Тэгээд за одоо яах вэ? Минийх гаргая. Тэгээд за би нэг даагаж магадгүй. Чи сайн хараад агараа болохгүй бол татсан шүү чи. Тэгээд тэр энэ манайхны цуг морь үйдэг байсан энэ 90 шар ноос дээр гэдэг шар соёл биш. Тэрийг унжсэн тэр аага гэд магсрын аага гэд тэр хээр соёлын гунж. Тэгээд тэрийг чи сайн гаргаж өгөрөө чи ер нь харж ороо гэд давсрангаа захаад. Тэгээ гаргаа явжсэн айц хүрээд нөгөө хол соёлын чинь тоглохоо байцсан. Тэгэл цаашаа яваад би ч одоо урд өмнө улсад унж байгаагүй шүү дээ. Тэгээд тэр аага чинь хөөхянтан дээр шугам фабрикийн дэндээс иргээд тэр олон өлийн мүлийтэй би чи юу ч мэдэхгүй үгэд. Тэгээд аага за чи намайг дагаа яваад агараад гэсэн. Тэгээд дагсаар байгаа тэр айц өсдөг шүү дээ. Тэн дээр ирээд морин унж явсан морин суугаал. За миний дэ одоо ингэ явдаа гэл. Тэгээд тэр аман үзүүлдэг хонгор соёлонтой хоёулаа нийлж аваад тэгэл тэр айц уруудаал тэгэл тасарсан. Тэгээд их хол төрүүлсэн тэр хол соёлонтой ч. Тэгээ манай аав хүүгүнгөө хоёр бол одоо 30-од оны хүүхдүүд. Тэгээ нэг дор яг өсөөгүйч гэсэн тэр нэг 100 хамт 101 өнгөрөх тийм боломж гарсан байгаа. Тэрний юу гэхээр манай аав ерөнхийдөө нэг юм зуны халуунд нэг арьс харшлын одоо экзем гэж ярьдаг да. Тийм харшлын халахаараа ингээ нүүр нь арзаагаад шүүс гардаг. Хөвгөнгөө бас нэг тиймтэй. Тэгээ энэ хоёр хундагны аршаа ингээл одоо ар үр бүрд те. Одоо бүрдний хундагны аршаа ингээд манай энэ бараат руу байдаг. Тэнд хоёулаа 100 очиж дайралцсан байгаа. Тэгээ тэн дээр одоо нэг үе хоёр нэг 10-аад насны 20 шахажсэн залуучууд уулзахаараа найз нөхөд болно үсттэй. Нэг унжва мориороо уралдаал тэгээ аршаанд орох завсраа тэнд чин даалуу тоглоно 8 арилжаа 8 хийн айргаа уун. Тэгээ найзлж явахдаа тэр хоёр тухайн цаг үеийн бараатын хоёр том уяач очрын гомсрон атгар чимэд гээд тэр хоёр хүнээс хоёулаа нэг гүү авсан баг. Тэр атгар чимэд гээд бас л бараатын том уяачтай. Тэгээ улсад морь айрагдуулсан мэдэхгүй. За зэр дүрээ айрагдуулж ирсэн. Улсад зэр дүрээ айрагдуулсан гэнэ гоё юм тий. Очрын гомсронгоо бол 1954 онд хязаалан хол үрээ улсад төрүүлсэн байт. Очрын гомсронгоо бол олон айрагтай дээ тий. Соёлын хол дээр төрүүлгээд ирсэн.
Сүүлд нь улсын 60 жилээр соёлын холмор гурвуулж ирсэн шүү дээ. Очрон гомсронгоогоос за зүг. Тэр очрон гомсронгоо атгар чимэд хоёр бол одоо тухайн цаг үедээ л бол тухайн орон нутгтаа бол ерөн шилдэг. Адуунч сайн болцсон өөрсдөө цай уулж ирсэн. Тэгээд энэ хоёр хүнээс л манай хоёр нэг 10-аад настай 20 шахаж явах үедээ л хоёр сайн гүвтэй болж л адууныхаа өвчлийг сайжруулсан гэдгийг. Тэгээд найз нөхөд болсон. Тэгээд буян тухайд би очиж урал тоглоомдоо хөвгүн гоотойгоо очиж золгодог, үнсүүлдэг, морь малаа ярьдаг. Тэгээ хөвгүн гоо чинь намайг хүүхэд ч гэлтгүй. Би чи дөнгөж нэг 20 тул нартай юм чинь голохгүй сайхан ярьдаг, үг түүхээ ярьдаг, хүндэлдэг. Ийм л сайхан буурал байлаа. Тэгээд бит хоёр их хурд дээр ч гэсэлдээ арилж исэн. Эднийх чи их хурдын урилгатай их хурд ч уралж исэн да тий. Тэгээ буурал их хурдд ч уралж исэн. Тэгээд ингээд наадмын торгон дивжэн дээр л бишгүүл бид нэр одоо ингээд морь малаа ярьж дээдчүүдээ ярьж ингээд сайхан уулзаж учирч манай дээдчүүд ч гэсэн морины буйнаар ингээд сайхан найз нөхөд болж дээдчүүдийнхаа адууг удмаар нь залгуулж ингээд сайхан хурдлуулж байсан. Ийм өөх төвхтэй юм да. За миний морины их сайхан уйдаг тийм юм байсан. Яг морины олон жил унж байгаагүй. Тэг миний авч бас морийг их сайхан их тарга уралдана. Ер нь дээрээс үүлд нь би тусдаа гарцаа хаажсэн. Би өөрөө хатууд өрөвтэй морь их муухай юм л да. Маабанд итг. Чи морь яасан муухай юм. Ял хичээсэн мөртлөө тэгэл аавын даны унж чадахгүй. Сүүлд аав нэг туулаа эргээд хээр мөр өгшин хөдлөөрөлөөд хязаал өрөө авчихсан бахаа. Тэгээд давсраа аслангийн нөгөө нэрмэт уралдаан дээр би нэг төрүүлүүлчихсэн. Сал төрүүлсэн тэр юм. Миний аав ирж баярлалаа. Миний хүү сайн байна гэдэг нэг өмсчээд. Тэгээ улсын нааданд авч яваад сайн байгаа юм чинь гээд авч яваад аав маань төрүүл очсон. Би араас нь тусдаа майхан завтаа очсон. Тэгээ аав маань дийчихээ. Миний хүү аав ч одоо морийг сайхан таргуу үйдгүн би их тураацсан байсан. Ээдээ миний хүү гэж дийчихээ. Тэгээ тэр жил үүсчих сайтай байсан. Ийшээш явж идүүл өдөр мянга хажууд 10 жил идүүл chodцоод өглөө нь барьж уйчаад. Тэгээд гаргаа явуулсан. Надаас молдон ах чинь нэг халиу алгыг аваад уралтсан. Энд халиу алгын дийлцээ. Суманд. Тэгээ нэг бас хоёр хэсэг уралдаад. Морчин буудлаад. Тэгээ ихнийгт нь байхгүй байна. Хээр мөр маань. Ашгүй үлдсэн чинь араас нэг хүн хатгаж байна. Эргээр цаав. Миний хүү ээр морь чинь татуулсан шүү. Тусмалтангийнх чинь ихнийгт нь гурвчдаг лөө яатчих үлээ. Та явуулчихгүй яасан. Чи явуулж байхгүй тэр тургахаа морь. Тэгэл загин гэдэг манай аавч морийг их сайхан хайрлаа л дөө. Тэгээд би бол аавын дайны тэгж морь хайрл тарган сайхан унж байгаа ч юу. Тэгээ би аавгаа одоо миний аавч их л морь сайхан хайрлаж гамж уйн. Ер нь их тарга ирэн дээр нь тахиулна шүү манай аавч. Үнтэй адилхан нэг тураага. Би ер нь их тураагаад үйжсэн морийг хараагүй. Ер нь их тарган л дурдвал гэсэн. Тэгээ одоо энэ манай азаа мазаач бас манай энэ 240 хоёулаа л их сайхан уйн. Би ч одоо тэгээ хот түрүү ороод морь малнаас өндөрөөд хаяа нэг из морь мал үзхэл юм да энэтийнхээ морийг. Миний аавч морийг их л сайхан тарга урлаа. Ер нь их морийг их тарган унж уралдаг хүн байсан да. Хөвгүн гол яг одоо ажил амьдралын ха түүхээр замналаар Бацанбөрийн сангайчууд очиж нутаглаж одоо насан үед болтлоо тэнд сайхан нутгалж олон үр хүүхдүүд олон үрээ дагаа олон болгож улс төрийнхөө төр улсынхаа наадамд нэрээ дуудав Бацанбөрөөрөө нэрээ дуудуулж ингэж явсан хүн. Би 56 онд ирсэн 20 настай иржин суурьсан 58 жил амьдарч байгаа юм байна. Одоо тэгээд энэ сайхан нутагтаа энэ одон жил амьдар би ганц үе жоохон залуу ирж ирсэн. Одоо үнэртэн айлгэр удаа даваа хүүхэд олон хүүхэдтэй ийм одоо цөмөр айлгэр болчихсон юм л үгүй. Энэ бол миний энэ орон нутаг энэ олон том ахтны болон гэж бодож байгаа. Тэгээ Бацанбөрийн сангайчууд манай сумын одоо Эрв Алтан гэрэл гэдэг хүний хүү Монгол улсын гавьяат багш болсон да. Дашцүг Алтан гэрлийн Дашцүг гэдэг хүн тэнд багшилж ийсэн. Тэгээ Дашцүг багш нэг хар халдсан, ногоо халдсан танахаас тэр
ногоо халдсан дааг авсан баг тий. Тэр нөгөө Сар халдсан. наадам болсон гэсэн үү? Тий. Тэн дээр нөгөө дааг хөдөл гэж явуулсан шүү дээ. Тийм үү. Тий. Өндөр очрогоо. Тэр нэг барилцаанд болсон. Наадам нь Бацанбүрд болсон уу? Энэ барилцаанаас ингэж худаар 10 жил яваа. Тийм. Тэрэн дээр эднэр дайрлаад тийм тэр саарлалцандаага оролдвол 5-аар давхуулчаад айрагдуулчаад нааш өгсөн шүү тэгээд дээ. тийшээ Хар халдсан, ногоо халдсан дааг эднийхээс аваад азрах тавьсан. Тэгээд Дэрцэг өгшийн тэр халдсангууд бол Алтан булаг сумын адуунд бас нэлээд үр төлөө өгч бас олон хурд тарьсан. Одоо Дэрцэг өгшийнх нь өөрийнх нь зээр дүрээг л би мэдхий тэр их сайн ихмөр болж улсад нэг жил бол 10-аар 20-оор энэ тэр их лавхан моттой их сайн давхижсэн тийм зээр дүр. Сумандаа бас хэд хэд айрагдчихсэн. За 1997 оны хурдан соёл насны мөрдийн уралдааныг үзэгч та бүхэн харж байна. За өнгөн дээр яваа хоёр хул урайны зөв талд нь яваа хул урай бол Төвэнгийн Бацанбүр сумын цог гэрлийн хурдан хул урай. За буруу талд нь яваа Азарган хул урай Монгол улсын Мандавья Сретийн гинагийн хурдан хул урай. Араас нь цагаан хувцастай хүүхэдтэй ахиа сайхан мөрөн хул урай орж ирж байгааг сая үзэгч та бүхэн харлаа. За тэр бол Төвэнгийн Бацанбүр сумын Монгол улсын алдарт үе Чимдийн хөвгүүний хурдан хул урай. За ингээд соёл насны мөрдийн уралдаан буян тухайгийн буурал дэмжөөд өгсгöd Төвэнгийн Бацанбүр сумын үе цог гэрлийн хурдан хул урай төрүүлэн ирж төмөн олдон баясаггаар хурдлан явааны нэ. За энэ хул урай одоо Төвэнгийн Бацанбүр сумын Монгол улсын алдарт үе Даваа сүрэнгийн гадуу за түрүүнд одоо Бацанбүрчүүд их насны мөрдийн уралдаанаас 2 айрыг хүртсэн бол соёлынгийн дөрөв хүрдлээ. Соёлынгийн аман үзүү ахиад Монгол улсын алдарт үе Чимдийн хөвгүүний хурдан хул урай хурдлаа. Буурал мөрөн наман үзүүдэд соёл хул урай ахиад аман үзүүдэж харагдаж байна. За 3-т Монгол улсын Мандавья Сретийн гинагийн Азарган хул урай хурдалж байгаа нэ. Миний хулд саяхан тэгэхэд одоо манай энэ вар талдаа бол ер нь их л хурдан байлаа. Өөрөөр хэлбэл тэгд дүгнээд байгаа болохоос халахын сайхан буянтай энэ тент юм ургуулдаг ütсэн биш үү? Тэгээ бодож ирсэн миний хулуудаа нэг за азаргын юм хулын ард очиад оролдоход нэг л ханмал мөрийн соёл оролдсон байх та миний алдчихсан. За тэгээ дийлүүл төрүүлэх бах дийлэхгүй бол лам үзэлдэг л байх та гэсэн юм бол бодоод байгаа болохоос юм уулынхаа ард оролдох тэрийнхээ наадмын соёл мөрдийг юм чанаргүй хэд юм оролдно гэж хаанаас моосвол тэ. Хязаалан 8 давчихсан тэвд байсан чинь тэгээд жил бодож ирсэн. Тэгэл одоо оролдох гэдгийг байгаа тэр чинь тэгсэн чинь хүүхэд нь энэ соль тавиад тэгээ оны урд нь онд үзээгүй учир мэдгүй анхны жилийн ямар унж байгаа хүүхэд унаад л хоёр талаараа саваал оролдоод идэг жийсэн байлээс үйлдэл зарж байгаа инээж гисээ хоёр хулынхаа хүүхдтэй яриад л тэр хаанхын хэн гэдэг хүний мөр яхаа мэддэг өөр юм дээ. Лээсэн чинь тэгсэнтэлээ урьжирлээ вариант ороход харин тэр хоёр хул саяалан их өгөөчтэй алтан турт гэж бас их залбирдаг байхгүй. Гэхдээ миний хул үрийг одоо энэ хавьд ч юм уу наад буян тухай хавьд л орчих яваад гэсэн тэгэл хоцрох. Яг варианы аман дээр хурцээрээ сар алтан таарал гуруулаас сог явсаар байгаа л тэгэл гуруулж ийсэн. Тэгээд хоёр мараач аригчлаа. Хоёулаа оройн уулцсалдаа урьжил. За хоёр найз хоёр мөр аригдууллаа. Хоёулаа саяд мөр аригдаад дараагаар нь оруулчихлаа гэдэг. Тэгжсэн. Тэгээд стажаар руу явж байгаа тэгжсэн юм нэ. За төрийнхээ стажаанд ч хоёулаа нэг ардлаа харах юм дээ. Сүжгийн голын хідэн нуурын хооронд даахтаа уралдаж явсан маань сүжгийн хангааг тойрооч урдж илээсээ хойд хоёр. Тэр чинь ер нь төрийн наадмын морь аригдуулж бахил одоо алтан шар зэмийг нээж исэн байх шүү дээ гэж хоёлаа. Бас хоёр энэ морин дээрээс үнсэлцээд байгаа шүү. Тэгж явсан юм тэгээд тийм сайн нээж байсан юм да. Тэгээ яг алтан төрийнхээ наадмын битэрчтэй биш үү ариг төрийн наадмын алдарт манлаа цалын хүртлээ багасаа одоо даагаар уулдаж хэлсэн хоёр чинь. Тэгсээр гадал ийм хэмжээнд турсан юм да. Одоо тэгээд төмөөлөө эднэрээс одоо үлдчихэл одоо сүлд нь тамаг түүхийн яри хамтаа штэл ингээд сууж идэг юм шүү дээ өөр юм тэгээд. Жил явсан хоёр доо. Миний өөрлөөрийг саяалаа аригчаад аргажсэн жил тэгсэл манай хөл жаахан халуцсан хол вихэр гарч ирлээ. За миний өвгөн төрийн наадмын саяалаа мөр аригдуулдаг. Халахын сая уяач болж байгаа чинь эндээ байгаа гэж. Тэрээ үнсэл зайлаа. Хоёр нэгэ твэрчаад үнсэлдээ тэгээд зогсож идэв гэсэн. Нэг 70 жилдээс чи миний хол саяалаа аригчаад л нэсэн хөрөөд ирлээ. Тэгсэл үүдэндэл авна хүргэн хөө яваа гараад ирлээ гэж байна. За яавал болсон чинь гараад ирлээ л гэдэг. Чирээ гараад ирсэн манай хөө нэгийг хөтөлчихэд хол халдсан. Ногоо халдсан манай хөргөн хөтөлчихэд. Хоёр үрээ чинь аригчаад байгаа юугаа хийгээд майхан цуугаад байгаа юм. Тэгсэн чинь хөвгөө дэгжээс.
За айргддаг юм айргдаа биз дээ. Авдаа ирэл айргдсан шүгээл баяр хүргэж. Заавал өөрийг гаргах гэдэг юу байх вэ гэдэг. Тэгэл хоёулаа гарсан юм. За ингээд л 2-3-аараа айргдана гэдэг ч хоёр хүний амьдрал хоорхон таадаг тохиолдол. Намайг байхад 2 үрээ чинь айргдлаа бит 2 ирнэ. Ихээхэн наадмын тэнгэр наадмынхаа имийг ир сэжиг адгийн хангааг л олон тойрч уралдсан яг бит тойрч төгчөөндөө гэж тэгж ижил юм. Тэр сайхан тань сан төгдөө юм ярьж ирсэн. Тэгэл ярьсан болгомо биелж байгаа хоёр л. Бага насны юм гэдэг чинь ч бас л өөр юм билээ л дээ. Сайхан найзын одоо тэр сэтгэл ярьж байгаа нь өртөр тэгэл саята мөрөөд зэвчгэл ярьж идэг л энэ байд гэдэг юу ихтэй ярин дээр ойлгож ирсэн. Хөвгөнгөө бол тэр ер нь би одоо ингээд бодож байхад ер нь багчуул талдаа ер нь их сайн үлж ийсэн. Тэгээд олон даага айргдуулж төрүүлүүлж ийсэн. Бас тэгээд энэ юу Батцанбөр зүгт очиод ер нь тэр зүгийн хурдуудыг бас улсын наадамд явах ийм боломжийг олгох. Тэр төрүүлдэг бор морчин баяр сайханч тэр үедээ залуу байсан. Тэр хүнийг ч бас их дэмжиж улсын наадамд явах моридод их таньдаг. Тэгэл явуулж исэн байгаа. Тэр яг нэг дарга нь чөлөө мөлөө өгөхгүй тэрийг л заавал явуулдаг бор морны хурдан байна л гэж ярьсан гэдэг. Тэр үчиг захиргаалтай. Тэр баяр сайханч их залуу хүн байсан гэж тэр бор морны эзэн тий. Тэр бор морны эзэн тий. Тэгээ хөвгөнгөө тэрийг ер нь улсад айргдчихмаар гээд ер нь хараад байсан байл л тий. Чи явал гэдээсэн. Тэгээ дарагт нь хэлсэн гэсэн тэр дарган цагнаа тэгшүүр гэж нэг сайхан бас мөр үйдэг сайхан буурлан байгаа л та. Тэгээ явуулахгүйгээ цагийнсэн чи энийг явуул энэ бор мөр нь айргдахаар байх шүү чи энэ жил их сайн байх шүү гэсэн гинлээ. Тэгээ тэгшүүр гоч өөр мөр үйдэг бас сайхан урд өрмөртэй. Тэр чинь би чинь бас нэг энэ суманд болох нэг бас нэг тийм хингч юм уу наад баймсан өдөрдөн өдөргийн юм энэ би зохицуулдаг байхгүй. Тэгээ манай сангийн чон даргын одоо Отгон баяр гэж Отгон Баатар гэж юм билдэ. Ойн цагтаа. Тэр дараа нь тэр гэж байсан. Энэ тэр үтер мөр ихнээсээ мөр одоо өдөрлөг бодоод одоо урд сунгааш л болсон одоо сунгаа. Тэгээд явуулаад энэ хангийнхын хаадараас ирдэг юм аа. Сарээч болоогүй. Жаахан явуулчихсан чадвал жаахан явуулсан эндэг жалга байдгийг тэр энэ юу вэ гэдэг. Батмөнгөж одоо тэрийг салгацсан бомбын Батмөнгөж нэг жоохон бор банд байдیں۔ Тэр тэрийг салгаад ирсэн. Нэг хэрийн тэр бармаараа ирэх хөтлөн төрүүлээ явж байгаа нэг ч мэлээ төрүүлээд. Тэгээд Батмөнгөж чи энэ мөрдийг харж байгаарай. За та нарын явж байгаарай. Ирэх бодоогүй шүү би налдуу орно гэсэн. Дандаа тэнд ирэх туцаад алуу орсон чи жирлэгтэй бол юу гэхэд эндээс иргэдэл эргээд мөр иргэд өдөө хараад иргэж чугаа. Нөгөө тийш өвтөл яваад байдаг. Тохлоо хачаалдаа тагсанд эрдэнэ ирж үйдэг зэрэг хараад нэг явуулчихдаг. Тэгээд мяхан тог гэж өндөрлөгөө мэдээ хол яваад нэг 17-8 км яваад тэр толгой дээр тавдаг байхгүй гардаг байхгүй. Сэнэгч бол яагаад ч бид хийж дахиад тэр ходоос тавьсан. Тэгээд тэр хол нэг 2-3 км шуу явсан баг шүү дээ. Мадав. Тэгсэн явж байгаа шүү дээ. За тэгээд хүчээ тэр баяр сан жоохон залуудаа зайлгүй гэж. Осчуулах гэж бариад тэр хүнд ажилттай. За баяр цагаан өмнө ах чинь чиний мөрөг балшихдаа тэгэлээ. Яасан гэсэн чинь. Энэ баруун их чинь ингээд гэсэн мөн ч хурдан байгаа юм байна да. Чи улс явах юм байгаа гэдэг гэсэн чи. Тэгшэр гоо цагнаад намайг явуулахгүй баг. Гэхдээ чи явсан тэрдээ өмнө. Нэг хурдан байж чи нэг хурдан байж шүү гэдэг. Тэглээ. Явуулахгүй байгаад гэж. Тэгээд тэгшэртэй хэлдэвээ. Чи энэ баяр сайхан явуул. Чи нэг 4 хоног явуулах юм уу? Яа явуулсан ч тэр яа чи нэг тарахтан яарч нэг энийг хараач. Энэ бормол хурдан муу. Энэ сумын нэргэн цааш аймгийн нэргэн. Чи энийг энэ жилийн юм гаргаж шүү чи. Билээ. Модод ихсэн гаргаад үзэгдэхгүй байгаа юм чинь. Өчиг үзэгдүүл чи энийг хүчээж явуул гэлээ. Та тэгээд яа тийм билээ та чи явуулаарай гэж. Тэгээ хэрчээр байсан дэлээ. Баруун дэдэж тэний чинь. За чи одоо юу гэдэг шүү дээ. Явуулмаар биш яваарай гэл. Тэгээ явуулчихдаг юм аа. Тэр чинь нүгэлтэй хурдан байсан. Тэгээд төрүүлсэн дээ. Тэгээд нэг шил хэрэгтэй дахиж ирж байгаа баяр ирж идэгсэн юм. Хөвгөнгөө тэгж ятгаагүй бол авраг чөлөө олдохгүй. Чөлөө олдохгүй болохоор социализмын лантуундор явахгүй шүү дээ. Тэр юм яах вэ? Дандаа үедээ хүнтэй тэр хоёрын хооронд нэг муухай маргах
юм уу одоо тэгээд нэг биений тайлбарлах иламар тарамжлах биенийгээ тэгшэр нэг боо шүү дээ. Биентэй өвтэй аль болохоор сайхан намуухан даруухан аштайхан байж явахад энэ сайхан байдیں۔ Мод дахиад ирсэн ч гэсэн ямар сайхан даруухан бог шаарддаг шүү дээ. Тэрийг хичээх хэрэгтэй юм. Тэгээд аль болохоор өвтэй сайхан байж байна. Даруухан аштайхан байлгаж. За энэ даруухан загарахааргүй урчдээ шүү бас энэ даруухан байдаг цаг байж болчихсон. Тиймээс энэ тэгтээ энэ тань даруухан зөвдөө. Аштайтай биш уурсан таалцай. Хандаж хүн амттай сайхан ийм л байвал одоо тэгээд бас гайгүй хаа.